цаана би өөрийнхөө хичээл ашигладаг захин хичээлийг хэрхэн үр дүндээ ашигладаг талаар хуваалцсан юм аа. За энэ захин хичээлийг хийж ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юу гэвэл Jejabri орон дээр захин мангусгээ хичээлээ явуулдаг. Энэ хичээлийг явуулаад бодож байна. Ялангуяа 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл би захин хичээлийг ашигласнараа хүүхдүүдийн маань эцсийн шалгалт болон янз бүрийн шалгалт өгөх англи хэлний усын шалгалтууд маань маш их үр дүндээ энэ ахиж байгаа. Учраас би нэг маш их ашигладаг. Энэ ашигласны үр дүн бол их хүүхдүүд маань хичээл дээрээ нөгөө бусдаас тусалцаа авахаас илүү өөрөө буюу миний сордог ихэнхдээ дандаа шавь дээр явуулж байгаа. Нэг л би ахаж байгаа шинээр заашаа манай жишээлбэл ашигласнаа хичээлээ хатаах үе гардаг шүү дээ. Тийм бол байхгүй. Их үр дүндээ хичээлийн цагийг үр дүндээ өнгөрөөж хүүхдүүд маань залхахтаа сонирхолтой математикийн хичээлийг сурах хэрэгцээ санал маш их нэмэгдэж байгаа. Учираас хүүхдүүд маань өөрийгөө үнэлэх тэгээд цааснаас их хол байгаа болцоо өөрснөө хийж өөрийгөө хөгжүүлж тэгээд чадахгүй байгаа зүйлээ дахин мөрөлдөж байгаа нэг их үлдэмтэй байгаа. За одоо багшны болохоор бидэд хичээлийн үр дүн тодорхой хэмжээний хоцроглоос айлхын бол хичээлийн үр дүнтэй заах шаардлагууд ерөөдөө тавьж байгаа. Тэгээд энэ захин хичээлийг ашигласнаас болоод миний хүүхдүүдийн хичээлийн хандлага өөрчлөгдсөн. Мөн багш нар хоорондоо бие биенээсээ суралцах бүрэн боломжийг хангагдаж байна. Ховд байна, уус байна, Америкт байна хамаагүй бие биенээ туслаад бие биенээсээ суралцах. Тэгээд гэрүүр орон дээр хичээлүүдийг авч ашиглах болдог. Энэ хүн төлбөрөөр байгаа. Манай болон багш нар энэ хичээлийг авч ашиглах чадвартай байх чухал байгаа. Яг аль хичээл дээр аль арга зүгээр альтайгаа холбоод өчгөөд боломжууд их байна гэж бодож байгаа. Түүнийд болохоор сүүлийн 3-4 жил би нэлээд хэдийн сургалтанд захин мангус гэсэн талаараа бусдаагаа хуваалцаад ажиллаж байна. Одоо би тав бүхэндээ хичээл дээр ажиллаж байгаа нэг сэдвийг өгье. Танилцуулъя. Ялангуяа би квадрат функц гэдэг хичээлийг сонгосон. Учир нь юу гэвэл энэ хичээлийг 8, 9, 10, 11 ангиудыг ашигладаг учраас бид хэдэн ангиудыг интеграчлах бүрэн боломж байна гэсэн үгнээс энэ зүйлийг сонгосон байгаа. Тэгээд танилцуулъя. За эхлээд багш болгон өөрийн гэсэн хаягтай байх хэрэгтэй. Хаягтай байснаар ямар аж тустай вэ гэвэл Jejabri орон дээр хийсэн ямар хүний ямар ч багшийн гадаад ямар ч багшийн англи дээр орс байна уу тэр багшийн зүйлийг хүний хийсэн зүйлийг өн төлбөрөөр авч ашиглах боломжтой. За энэ боломж маань тухайн хэлнээсээ монгол хэлээр хувиргаад өөрийнхөө хичээлд ялыг ашиглах уу гэдгийг багш өөрөө зохицуулна гэсэн үг. Нэг талаас жишээ нь миний багш нартай ч юм уу тэр багш нартай хамтраад хийсэн зүйлийг ингээд өөрөө хадгалсан байгаа. За би та бүхэндээ жишээ болгоод квадрат функц гэдэг хичээлийг 9-р ангид заасан юм байна. За одоо ингээд хичээл рүү ороход багшид юу харагдах вэ гэвэл өнөөдрийн хичээлийнхэн үйл ажиллагаа ингээд дурталт нь харагдан хүүхдүүдээ орж иртэл энэ хичээлээ зөв ингээд зогсоочих. За тэгээд одоо үйл ажиллагаанд хэдэн хүүхд орсон байна. Багш бол аль заавал нэг ангид байх алба байхгүй. Заавал нэг ангид ч юм уу заавал нэг кабинетд байхгүйгээр за гэрээсээ захимаар хичээл явуулах бүрэн боломж байна гэсэн үг. 76 хүүхэд оролцсон байна. Түүнээс одоо ямар үйл ажиллагаа хийсэн бэ гэдгийг хянах бүрэн боломжтой. Хүүхдэд гэсэн өөрөө сурахын бүрэн боломж байгаа. За одоо нэгдүгээр налалтуудын талаарх мэдээлэл хүүхдэд өөртөө хэдийн ямар мэдээлэлтэй болж вэ гэдгийг харах боломж байна. Одоо хүн болгонд ингээд хүүхдэд багш бол ингээд хараа суучих юм. Хин оролцож байна, хэдэн хүүхэд юу хийж ийм гэдэг. Багш хүүхдэд ингээд нэгэн зэрэг хянах боломжтой. За энд нэг жоохон асуудал байдаг. Тэр нь болохоор тухайн хүүхдийн утасныхан чавхчин чадвар датанаас хамаардаг байгаа. Ингээд ганц нэг хүүхдийн хувьд ингээд датанаас гацах байл гардаг. Ингээд хүүхдэд уучлаад хэлчихдэг байгаамаа. За хүүхдийн нэрийг нууж болно. Цааш нь яваад үзье. Дараагийн үйл ажиллагаа маань юу гэж вэ гэж харъя. За одоо энэ хүүхдүүдийн эхний үйл ажиллагаа хүүхд толгой ингээд жишээ нь. За одоо жишээ нь ингээд хүүхдүүд ингээд хөдөлгцэн гэдэг таа. Тэгээ багш гэсэн өөрөө хичээлээ яг юу аваад гэдгийг өөрөө өөрийн болгоод авчаад боломжтой. За ингээд даавал налалт тодорхойлогдохгүй юм байна. За тэгээ налалттай юм байна. Сөрөг налалттай, эерэг налалттай. За ингээд хэдэн налалтын хүүхд өөрөө ингээд ажиглаад би дагаад үзчих. За түүний дараа багш одоо энэ хүүхдүүдийн үйл ажиллагаа хэр явагдсан бэ хянах бүрэн боломж байна. Одоо хүүхдүүд хариулсны дараа дараагийнхан даалгавар ингээд орох боломж байгаа. За тэгэхээр одоо хичээл хийхийн өмнө багш юу анхаарах вэ? Хүүхдүүдтэй за хичээлийн хийхийн тулд ийм анхаарна гэдэг ингээд бүх зааварчилгаанууд явдаг. За бидний аялын улс гэсэн үг. Жишээ нь 2 том цэгийг хөдлөж ажиглаарай. 1 минут ажилласны дараах асуултуудад хариулна. За ингээд хүүхд ингээд том цэг нэг хана шүү дээ. Ингээд ажиллачих юм. Өөр одоо хүүхд болгон өөрийнхөө аль цэгийг хөдлөн тухайн хүүхдийн
өөрөө сонголт хийнэ гэсэн. За ингээд ажиглалт хийсний дараа асуултандаа хариуллаа. Асуултанд хариулсны дараа одоо дараагийн асуулт маань орж иж штэ. За өсөн шалуунуудын аль нь эерэг налалтай вэ гэхэд ингээд өгцөн тэр хүүхд ажилд хэр тэргэм хараад тогтоох чадвар нь хэр юм бэ гэдэг өөрийгөө үнэлэхээс гадна багш гэсэн одоо аль хүүхд тэр хурдан тогтоох чадвартай байгааг харах боломж байна гэсэн. За ингээд гэх мэтчлэн ингээд асуултуудаа хүүхдэд хариулаад явчихна. За тэгээ хамгийн гол нь багш өөрөө хичээлтэйгээ ажиллах чадвартай байх хэрэгтэй. Тэгжээж үр дүн гарнаа гэдэг. За сая дараа зарим хүн одоо ингээд гацчих болно шүү. Тэгэхээр энэ жижигөр гэдэг дийн варталд энэ 3 зураас байгаа. Энэ зураас дарлаа. Сая бид нэг ингээд ерхий ярьсан. Одоо аль үйл ажиллагаа хаана хийн үед нэг хянах боломж ингээд харагдана. Багш. За дараагийн үйл ажиллагаанд хүүхд асуултандаа хариулсан. Хідэн одоо бидний нөгөө хичээл дээр нэг хүүхдэд шалгах шалгалт аваад тэрийгээ засаа суух маш их хугацаа авдаг. Тэгэхээр энэ дээр болохоор одоо ингээд багш сууж байгаа хэн хаана юу хийж байгааг харах боломж байна. Хүүхдээ үнэлэл чинь хэдхэн секундэд. За тэгвэл нийт хүүхдүүдээс 44 хүүхэд нь 100 хариулжээ. Хэн гэдэг хүүхдүүд ямар асуултанд одоо асуултанд аль хариултыг сонгосон бэ? Ойлгосон уу? Аль ямар эргэлзээтэй байна ингээ харах боломж байна гэсэн. Багш маань хичээлээ маш богинохон бага минут гэсэн шүү дээ. Шалгах, үнэлэх. За тэгээ бүх хүүхдүүдээ бүгдийг одоо хэн хаана явж байна, хэн аль бодлогонд чадахгүй байна гэж харах боломж байна. За квадрат функц байгуулах юм шүү дээ. Тэгэхэд функцийн графикийг байгуулахдаа гэдэг очтод алхмаа буюу альчийн утас өгч гэсэн үг. За тэгээд функцийн график байгуулахын тулд дараах алхмыг хийнэ. Нэгт нь x-ийн дурын утгыг өснөгтөд бич. 2 харгалзах гэгэргийн утгыг тооцож бичээрэй гэсэн байна. Ингээд одоо хэн юу хийсэн бэ? Хаана явж байгааг харах боломж байна. Би энд нэг хүүхд рүү оръё. За энэ хүүхд маань. За энд нэг юм анзаарах хэрэгтэй багш нар. Хүүхд болгоны хийж байгаа даалгавар өөр. Тэгээ хүүхд болгонд өөрөөр бодлогож байна л гэсэн. Яг энэ хүүхд хэд жишээ нь бодлогоо оролдоод үзсэн байна, зураг зурсан байна тий. За тэгэхээр одоо энд өөрт нь ингээд бичсэн байна. Зөв бодсон бодлогын тоо 1. Энэ хүүхд нэг л удаа бодлого бодсон байна. За ингээ хүүхд рүү гаргаж байна. За хэн болцсон байна. За тэр хүүхдтэй одоо очоод өслөч юм уу? Тийм асуудал багшд амрна. За ингээ зөв бодсон хүүхдүүд ингээ хавтаа явчихна. Багшаал нөгөө хичээлээ бид нар урьдчилж бэлддэг шүү дээ. Ээлжид хичээл, нэгж хичээл гэдэг. Тэрийгээ бэлддэгтэй адилхан одоо бид нар энэ дээр хичээлээ ирсэн урьдчилж бэлдээд хүүхдүүдэд заавраа өгчвөл багш одоо энэ хичээлийг одоо нөгөө 8, 9, 10 дугаар ангитай хооронд интеграшл хийгээд аль ангидаа дахин ажиллах боломжтой. Тэгэхээр одоо нэг сайн хичээл хийгээд аваад засан сайжруулах боломжтой. Тэгээд бид нар цаас хэрэггүй. Ингээл интернет байгаад компьютер байх юм бол ингээл хаанаас ч амгүй хичээл явуулах бүрэн боломж байна л гэсэн үг. Ингээд хүүхд өөрийгөө үнэлэх боломжтой. За алдаа байл одоо алдаа гаргаад одоо жишээ нь ингээ алдсан бод шалгаад 3 дахин оролдоно гэх хүүхд маань дахиад оролдох. Тэгээд айдас байхгүй өөрөө бие дагаад дахин хийх боломж байна. Сайн болохоор бид нар өмнөх мэдлэгүүд дээр өмнөх одоо хичээлүүд дээр үзсэн зүйлийн сэргийн санууллаа. Одоо бид нар өнөөдрийн хичээл рүү орох гэж байна. За үүнийг болохоор амьдралд хамгийн айр байх бүгдэд алгамжтай байхыг гол жишээ сонгосон. За энэ хүн болохоор бөмбөгийг энэ саксны шийдвэр оруулах ёстой. Тэгэхэд бол энэ бүгдэд одоо энэ өөрсдөнд ингээ ажиглаад өөрснөө яаж бөмбөг оруулах вэ хөдлөд үзэх юм. За жишээ нь би энэ ингээд бүгдэд өөрснөө ингээд за бөмбөгийг хэвлээ оруулах байя зааруулаад үзээрэй хэрэг. Янз бүрийн байдлаар. За одоо ногоолгий. За энэ юм байдалтай байгаад явах тарчин. Одоо сонголтоо явуулъя. Дээш харуулж. За бөмбөгийн юм байна. Бөмбөг хийчлээс шийдэндээ. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэвэл бөмбөгийг шийдэхэд одоо нэгсэндээ дайш харсан хараад байна. Тэгээд одоо амьдрал байдгийг хүүхдээ харуулах гэдэг сэлчүүлсэн зарим. Үйл ажиллагаатай харцгаая. Бим функцийн график амар график байсан гэж хэлж байна шүү дээ. За одоо таад ажиглаараа энэ дээр одоо агаар сонгож гэсэн. За ихлэд өгөхөд агаа нэгээр авч явж байна, таваар авч явж байна. Гэс хамгаалалтаа тэгээд тодорхой мэлцэлтэйгээр ялангуяа студент бүдэг тодорхой завсагт бодож байгаа. За хасах хоёроос 2-ийн ханд. За ингээ хөвгт хүснэгтэй болно. За одоо орохоор манад байсан байна. Энэ завсагт байгуулсан одоо энэ дээр ингээ тодорхой хөвгт бичээд явна. Завсах хоёроо гэж тэгээд хөвгт самсруу байлаа ингээ бичтэй бодё тийм.
За ингээд хүүхдүүд бичлээ. Ингээд хүүхдүүд их. Гараа. За тэгэхээр бидний цэг маань энэ хоёр цэг буруу цэг байгаас хүүхд маань мэдрээд дахиж оролцох боломж байна гэсэн үг. Энэ л хараа хүүхдүүдийг хийж байгаа үйл ажиллагаа ингээд харагдаад байна. Дараагийн үйл ажиллагаа оролцох хүүхдүүд функцийн графикийн хэлбэрүүд ямар хэлбэрүүд байдгийг гэх нэ. Дор хоёр том зэгийг хөдлөж ажиглаарай дано гэсэн. Ажиглая. За ის квадратын коэффициентны ихсэх тусмаа ажигласан. Ажигласны дараагийн асуултанд хариулна гэсэн. Одоо бүгдээрээ хоёр том зэгийг хөдөлгөөрөө гэсэн. За хөдлөе. Тэгээ энийг дагшаа зааж аваад ингээд амруулчих штэ. Тэгээд одоо энэ за ის квадратын коэффициент суултаа байвал яаж вэ? Тэгээд өөрснөө ажиглаад холцоолаад суултаад ажилтнууд хийх боломж байна гэсэн. За энэ зэрэг одоо нөгөө зэрэг. За энэ ажиглуулах энэ болгоод ის квадрата таам ингэж яаж ажиглуулах нь. За мөн X-ийн давсруу хатаад ажиллаад яаж ажиглаж байгаа. Тэгвэл ажиглалтаас юу анхаарахгүй. Яг юу хийж байгаа юм, юу хийх гэдэг. За юу очив энэ шоко юм нөрийн амын мэдний анаалагсан. Тэрнээс цаагааж жирүүлчээ. За үүний дараа асуултууд нь хариулаад явах юм. За ингээ хичээл маань ингээд явна. Бид нэр сандар дээр болохоор хөдөлгөөл явахад бид нар дэвшлүүлээд дахин зараад үл одоо жишээний зорилго зорног би самбар маань хөдлөхгүй үлцээ одоо самбар маань дүүрчин гэсэн шүү дээ. Энэ маань ийм одоо нээлттэй томруулах бүрэн боломжтой ингээд самбараа томруулж болно тий. За хүүхдэд ингээд жижигүүлэх боломжтой юм байна. Ингээд ямар боломж ингээд хараад чөлөөт боломжууд нэгдэл гэсэн.